Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо жил бүр 21 аймгийн аль нэгийг сонгож ээлжид чуулганаа зохион байгуулдаг. Тус холбооны томоохон салбар болох Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо нь 1992 онд байгуулагдсан төвхтэй. 1992-оос 1995 онд Titanic компанийн захирал Гармаагийн лав өсрөн тэргүүнээр нь ажиллаж байсан бол 1995-аас 2002 онд Дашин Жавдсан, 2002 оноос одоо хүртэл нэмэн компанийн менежер Лувсан содвын наран туяа дарга тэргүүнээр нь ажиллаж байна. Одоогоор Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэргэд Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн сан, мэдээлэл сургалт судалгааны төв, эрүүл мэндийн салбарын мэдээллийн төв, боловсрол соёл шинжлэх ухааны салбар зөвлөл, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын зөвлөл, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдийн зөвлөл, хэвлэл мэдээллийн алба, гадаад харилцааны албад тогтвортойгоор ажиллаж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооныхон энэхүү үйл ажиллагааг дэмжиж, хийж санаачилж байгаа хөтөлбөрүүдэд гишүүдээ байнга хамруулсаар байна. Ингээд сар шинийн баярын өмнөхөн Хоймор сайхан нутгийн бизнес эмэгтэйчүүдтэй уулзсан бидний нэвтрүүлгийг хүлээн авна уу? Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. 1-р суваг телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлгийн сар шинийн баярын дугаар үзэгч та бүхэнд Хөвсгөл аймгийн Мөрөн хатаас хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид Монголын бизнес эрхлэгчдийн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн эрхэмсэг бүсгүйчүүд оригдоо оролцоод байна. Та нар минь сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? Сайхан шинэлж байна. Хүн чанар нэвтрүүлгийн эрхэм зорилго үргэлж гэгээлэг сайхан зүйлийг үзэгч түмдээ өргөн барьж хэн нэгнийгээ баярлуулж хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлахад оршдог. Энэ ч утгаараа өнөөдөр сар шинийн баярын дугаараа ийм сайхан бүсгүйчүүдээр тэр дундаа Хоймор нутгийн хямралаг бүсгүйчүүдээр эхэлж байгаадаа туйлын таатай байна. Тэгэхээр та бүхэн маань өөрсдийгөө танилцуулаад сар шинийн баярын дугаарын энэ сайхан өдрийг эрхэм үзэгчтэй бэлэг барин халуун мэдлэгээ хүргэнэ гэж хүсэж байна. Эрхэм телевизээр үзэж байгаа та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн гишүүдээс сар шинийн халуун мэндийг та бүхэндээ дэвшүүлж байна. За би Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амьдардаг. Хөвсгөл аймгийн худалдаа нийтийн хоолны байгууллагад 42 жил ажилласан. Худалдааны байгууллагад 20 жил, нийтийн хоолны байгууллагад 20 жил ажиллаад Хөвсгөл аймгийн ард түмэнд хүч зоогийн газрын Баян эгч гэдэг нэртэйгээр одоо Хөвсгөл аймагтаа алдаршсан байгаа. Энэ үйл ажиллагааг минь явуулахад Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос бид бүхэнд маш их тусалцаа дэмжлэг үзүүлдэг байсан. 2008 онд Төрийн ордонд Хөвсгөл аймгаас одоо 2 атус дүүрэн 50 хэдэн хүн Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гэсэн нэртэйгээр бид нар 2 хоногийн сайхан сургалт чуулганд оролцож, Төрийн ордонд сайхан хурал цуглаанд оролцож одоо энэ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхаа үйл ажиллагаатай маш сайхан танилцж байсан. Энэ үйл ажиллагааг одоо танилцуулж бид бүхэнд ийм сайхан боломжийг олгосон Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тэргүүн наран туяадаа маш их баярлж явдаг. Бид бүгдийн ажил дандаа тусалж, дандаа бид бүгд ер нь их сайхан үйл ажиллагаа, тэмдэглэлт үйл явдлуудыг маш зөв зохион байгуулж ирсэн. За би худалдааны байгууллагад одоо 40 гаруй жил ажиллаж байна. Худалдаа нийтийн хоолны байгууллага бол үнэхээр гайхамшигтай байгууллага байдаг. Одоо хүмүүст үйлчлэх, хүмүүсийг шилдэг үйлчлэгээр хангах үнэхээр тийм одоо сайхан үйлчлэгээний байгууллага юм аа. Энэ байгууллагад одоо 40 гаруй жил ажиллахдаа юу эсийг хийх вдэ? Би тэгээд энэ худалдааны байгууллагад ажиллаж байх хугацаанд худалдагч, няруу, касс, дэлгүүрийн эрхлэгч гэх мэт маш олон ажлуудыг одоо үе шаттайгаар хийж гүйцэтгэж явлаа. Энэ хугацаанд би үр дүнтэй ажиллаж байсан. Байгууллагын авраг худалдагч болж байлаа. Одоо аймгийнхаа авраг худалдагч болж байлаа. Мөн няруудыгаа төлөөсөн авраг худалдагч няр болж байлаа. Энэ бүх юм надад үнэхээр гайхамшигтай юм шиг одоо түүх болон үлдсэн байна.
Монголын хувьсгал залуучуудын эвлэл гэж тэр үед маш гоё байгууллага байсан. Тэр байгууллагатай бас амьдрал ахуй ажиллаа холбон ажиллаж байсан. Тэрэнд ажилласнараа би Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн ажилчин залуу алтан медалаар анх ингрэ медагаад явж байхдаа үнэхээр гайхамшиг надад төрж исэн. Тэнд бас нэрээ би энэ байгууллагад энэ олон жил ажиллахдаа энэ 1000 гаруй хүмүүстэй ажиллахдаа миний хүн чанар, миний сэтгэл, миний 100% чанар тэнд байдгийн байна дээ. Тийм учраас үүнийг надад өгсөн байна гэж бодож баярлж явсан үе саяхан юм шиг санагдаж байна. Худалдааны байгууллагын минь нүүр бүхий энэ сайхан хөдөлмөр бол алдар болон ард мөн үлдэжээ. Нийтийн хоолны байгууллагад 22 жил ажиллахдаа бас хүч зоогийн газрыг энэ Батчлуу эгчтэйгээ хамтран байгуулж хүч зоогийн газрыг одоо нийт мөрөн сумынхаа хөдөлмөрчдөд нийтийн хоолоор үйлчилж байлээ. Нийтийн хоол гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Нийтийн хоол бол үйлдвэрлэлийг газар дээрээс нь бий болгож хүмүүст үйлчилдэг үйлчилгээ юм аа. Энэ үйлчилгээ маань ард түмэндээ төвж одоо хүч зоогийн газрын Батчлуу Эргэсдмаа 2 гэсэн ийм бас нэрийг зөөж тийм ээ хүч зоогийн газраа алдаршуулж явлаа. Энэ бас миний бид хоёрын бахархал юм аа. Энэ бүхэндээ бид хоёр бахархаж явдаа. Тэгээ нийтийн хоолны байгууллагад ажиллаж байх хугацаанд би бас байгууллагын аврах тоогооч болж явлаа. Одоо аймгийнхаа аврах тоогооч болж явлаа. Бас мөрөнгийнхаа шилдэг тоогооч, Хөвсгөл аймгийнхаа шилдэг тоогооч болж явсан энэ ажил хөдөлмөрийн минь үнэлж явсан үнэлгээ юм болов уу гэж би бодож байна. Үнэхээр гайхамшигтай. Хүн өөрийнхөө хөдөлмөр, энэ өөрийнхөө бизнесээр бахархах шиг сайхан юм байхгүй. Одоо энэ худалдааны байгууллага, нийтийн хоолны байгууллагад ажиллаж явах хугацаанд би бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн байгууллага гэдэгтээ хамтран ажиллаж ирсэн. Энэ байгууллага маань үнэхээр гайхамшигтай. Бид бүхнийг гэр бүл нэг болгож байлаа. Хамт олныг бүрдүүлж байлаа. Хүн чанарыг бий болгож байлаа. Бид бүхэн хамтран ажилласнараа юу ч хийхээс буцахгүй ийм сайхан хамт олон болж байлаа. Үүнийг наран туяа зөвлөхөн маань тэргүүлж явсан 25 жилийн нүрийг үзжээ. Энэ мар бол үнэхээр гайхамшиг юм аа. 25 жил гэж бол түүх юм. Энэ сайхан түүхийг бичлсэн хамт олон өнөөдрийн сууцгааж байна. Бид нар үнэхээр гайхамшигтай хамт олон. Бизнес эрхлэгт эмэгтэйчүүд гэдэг чинь аймгийнхаа хамгийн шилдэг эмэгтэйчүүд байдаг. Одоо үүн дээр би дурсан ярихад Титаникийн лавг сүрэн тийм ээ үнэхээр гайхамшигтай. Өргөөгийн нямс сүрэн гих мэтлэнгээр манад үнэхээр гайхамшигтай. Центрийн Отгон баяр те энэ бол үнэхээр гайхамшигтай эмэгтэйчүүд манай Хөвсгөл аймагт төрөн гарсан байгаа. Эд бүхнийхээ үлгэр жишээл, үлгэрлэл болон одоо Хөвсгөл аймагтаа ажиллаж амьдрсаар явнаа. Ингээд та бүхэндээ усан бар жилийнхээ халуун баярын мэндийг энэ Хөвсгөл аймагийнхаа Швейцар болсон энэ сайхан нутгаас хүргье. Сайн бүхэн та бүхэн минь сар шиндээ сайхан шиндээрээ Хурээ! 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 Сайн байцгаана уу? Хөвсгөл аймгийн бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг төлөөлөн оролцож байгаадаа маш их баяртай байна. Намайг Ловсон содгийн Дударыг гэдгээ. Би нэмэн компанид ажилладаг. Бүх Монголынхаа ард түмэн болон нэмэн компанийнхаа хамт олонд усан бар жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. За сайн байцгаана уу? Та бүхэнтэй усан бар жилийн сар шинийн баярын мэнд хүргье. Энэ нэвтрүүлэгтээ оролцож байгаадаа маш их баяртай байна. Намайг Сэсмийн Нэгмар Сүрэн гэдэг. Би Хоймор нутагта сайн ханыхаа бэр болж ирсэндээ талархтай байна. Би Улаанбаатарын хүн. Тэгээ та бүхэндээ мэргэжлээ танилцуулгыг хүсэж байна. Би өсчин гоо сайхны салбарт ажилладаг. Өөрөө модер өсчин гоо сайхны салбарыг 2005 онд нээсэн. За энэ нэг гол шалтгаан маань мэргэжил нэгтээ Хөвсгөл аймгийнхаа сайхан бүсгүйчүүдтэйгээ нэгдэж ажиллагад ажлын байраар хангах 200-аас 300 шавь нараа бэлтгэж сургалт явуулдаг. Өсчин гоо сайхны сургалт явуулдаг. За ингэснээрээ манай Хөвсгөл аймгийн сайхан бүсгүйчүүд маань өс сайхан бол зүс сайхан гэдэгтэр дандаа бид нар энэ сайхан бүслэрээ баяр баясгал гоо сайхан инээдийг бэлгэлж явдгаараа би энэ мэргэжлэрээ бахархаж байдаг. За нараа их ч намайг ирж байхад Хөвсгөл аймгийн маань нэг сайхан бүсгүйчүүд байдаг. Тоомсог шиг гой эмэгтэйчүүд байдаг. Нараа их одоо
Хөсгөл хүнсийн нараа ихч байна. Гэгээгийн оюун чимэг ихч бас өндөр оюун агч гээд сайхан эгч нартай би танилцаад ямар сайхан бүсгүүчүүд ямар гоё эгч нар вэ гэдэг энэ эгч нарийнхээ үсийг заасаж эднийг өчнөө сайхан гоё болгоо биднэрт зөвлөгөө өгч биднэртэй хамтарч ажиллаж байгаад би маш их талархаж байдгаа. Ингээд бүх нэмэгтэйчүүдтэй Хүсгэл аймгийнхаа Хоймор нутагт байж байгаа бүх эмэгтэйчүүд болно та бүхэндээ сар шиний баярын мэндийг хүргэж байна. Сайн байна уу эрхэм хүндэт үзэгчдээ. Өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэг Хүсгэл аймгийн Хоймор нутаг Мөрөн хотоос эхэлж байгаадаа маш их баяртай байна. Энэ сайхан нэвтрүүлэгт урагдан оролцсондоо маш их таатай байна. Телевиз үзэгч та бүхэнд товчхон ургийг танилцуулаад би Юра авахта Жавзан Баган гэдэг эмэгтэй. Миний амьдралын одоо анхны гараа бол ерөнхий боловсролын сургууль багшийн ажлаар эхэлж байсан. 20 нас бол одоо гоо сайхны салбарт өнгөрсөн. Сүүлийн 13 жил хантайгаа хоёулаа лорд авто үйлчилгээний газрыг одоо үүсгэж ажиллаж олон хүмүүсийг одоо 10-аас 20 хүнийг ажлын байраар тогтмол хангаж тухайн хүмүүсийн нийгмийн одоо ар гэрийн асуудлыг шийдэлцэж одоо тухайн хүмүүсийг ажлаас одоо холдлоо гэхэд гачин гаргадаг, амьдрал ахуйд нь хүргэж айл орон болгож өгдөг ийм ажлыг хийж сүүлийн 13 жил цогтой явжээ. Хүсгэл аймагт ажиллаж амьдрадаг хөдөлмөрч олон сайхан эмэгтэйчүүдийн төлөөлөл болж оролцож байгаадаа таатай байна. Миний ээж худалдааны байгууллагт насаараа хөдөлмөрлж ажилласан үйлдвэрийн тогооч байдаг. Тэгээд ээжтэй минь цуг мөр зэрэгцэн ажиллаж байсан энэ сайхан эгч нартай энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Тэгээд энэ Хүсгэл аймагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн салбар зөвлөл байдаг. Энд Нарантуя гэдэг нэг сайхан эгч байдаг. Энд Хүсгэл аймагт байгаа олон сайхан салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон сайхан эмэгтэйчүүдийг зангидаж тэр эмэгтэйчүүд сургалт семинар өгч Улаанбаатар хот руу хүртэл авч явж биднийг одоо ингээд байнга мэдээлэлээр хангаж байдаг ийм сайхан гэгээлэг сайхан нэг эмэгтэй байдгаа. Тэгээ энэ хүнийхээ одоо талархаж байгаагаа илэрхийлье. За тэглгүй яах вэ? Олонний өвч олонгүй далаа гэж олон сайхан хүмүүсийн хүч дэмээр альва ажил ус бүтцгээ. Тэр дундаа өнөөдөр Монголын бизнес эрхлэгчдийн Хүсгэл аймагт салбар зөвлөлийн ийм сайхан үзэсгэлэнтэй бүсгүүчүүд, ээжүүд, охид бүсгүүчүүдийн төлөөлөл хүн чанар нэвтрүүлгийг чимэн оролцож байгаад бидний урилгыг хүлээж авсанд үнэхээр таатай байна. Цэнгэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчид та бүхэн сар шинийн баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид бүхэн Хоймор нутгийн хямралаг бүсгүүчүүд тэр дундаа энэ сайхан 5 эрдэнэ олсон бүсгүүчүүдийн ард олон мянган бүсгүүчүүд хөвсгөлчүүдийн манд төлөөлөл ажиллаж амьдарч өр хүүхдүүдийнхээ төлөө сайн сайхныг мөрөөдөж сайн сайхан зүйлийг хийж өөрт бүр чадах зүйлээрээ бусдыгаа баярлуулж байгаа туйлын таатай байдаг. Тэр дундаа бизнес эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн энэ сайхан одоо олон хүмүүсийг нэгтгэж нийлүүлж байдаг Нарантуя тэргүүндээ бас олон сайхан бүсгүүчүүд маань урмын сайхан үгийг дамжуулаарай гэж энэ сайхан өдөр бидэнд бас илгээсэн байгаа. Хүн чанар нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгэн бүхнийг гэгээлэг сайхан бүхнийг үзэгчтэй хүргэдэг. Тэр дундаа хэн нэгний гундаж, гиндэж яваа нэгнийга нийгэмшүүлж, олон мянган хүнд бодит тусалцаа үзүүлж, хөгшөд, буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй эргэд энэ тэнд одоо ялангуяа бидний тусламж хэрэгтэй байгаа зүйлд та бүхэн минь уриалж байдаг туйлын таатай байдаг. Олон сургалт семинаруудыг зохион байгуулж, олон нийтийн төлөө, нэгэн нийтийн төлөө гэдэг ийм сайхан санаагаар бид бүхэн нэгдэж энэ олон сайхан 5 эрдэнэ олсон бүсгүүчүүд цуглаж байгаад туйлын таатай байна. Тэгээ та бүхэндээ болон та бүхнийхээ олон сайхан ээжүүдэд, хөвсгөлчүүдийнхаа бүхий л сайхан ээжүүдэд энэ сайхан Монголын өв соёл болсон сар шинийн баярын дугаарыг чимэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Болор дүү манаас та бүхэндээ бэлэг барихаар хүрэлцэн ирсэн байгаа. Дэлхийд дүүрэн бурхад байлаач дээлтэй таныг минь гүйцэхгүй сүүнэртсэн энгэртэн эрхлэж сүслэн мөргий таныгаа өрлөг их минь буурал их минь үлми доортон сүгдий өрстөн өгөөмөр таныхаа хайранд үн мөнхөд жаргын өрстөн гэд та бүхнийхээ халуун дулаан сайхан ижийн нарыг төлөөлж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Болор сөгдөн мөргөмөө ижигээ гэдэг ийм сайхан аялгыг хүлээн авнаа.
Нүсгэн баялчир байхад минь намайгаа өлгөн гэж бүэлсэн энэрлтэн билээ та өөрийнхөө амьдралаа үстэй зориулаад өсөж хүүжүүлсэн ичимнээ билээ та Иесус үгээрээ бидний амьдлсан ичи таньда сүхүт мөрөйдөө архаж андуухан явхад минь намайгаа аргаж сургасан ач том билээ та Игдүний хайраа хүүдээ зориулаад инхриж ирэхлүүлсэн ичимнээ билээ та Иесус үгээрээ бидний амьдлсан ичи таньда сүхүт мөрөйдөө жаахан байхад минь намайгаа түшиж харилсан буянтан билээ та энэ шин сэтгэлээ охиндоо зөөдсөн нарт заяасан ичимнээ билээ та Ичтэй зориулаад ирэх хорвоо хамтдаа тулдаа Иесус үгээрээ бидний амьдлсан ичи таньда сүхүт мөрөйдөө Нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээрээ нэвтрүүлгийн маань чимэн Улаанбаатар хотоос зорин ирсэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Болор дүүдээ маш их баярлалаа. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсээрөөё. Өнөөдөр бид бүхэн хүн чанар нэвтрүүлгээрээ баяр дээр баяр нэмж дуу хуураар цэнгэн баясгаж энэ сайхан өдрийг бас жаргуулдаг. Мэдээж бид бүхэн энэ сайхан бүсгүйчүүдийнхаа төлөөлөл олгож Хүсгэл аймаг дахь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхаа зөвлөлийн олон мянган хүмүүсийг төлөөлж ирсэн олон сайхан бүсгүйчүүд байгаа. Тэгээд энэ сайхан бүсгүйчүүдийн маань төлөөлөл эргэсдмаа эгч маань бас аяд-ууны мэдлэгээ хүргэхээр бас бэлтгэсэн байгааг үзэгч та бүхэндээ сонирдуулъя. Хөвсгөл аймаг нь үнэхэрийн одоо өвөрмөц аймгаа 6 ястан үндэстэн оршин байдаг ийм үнэхээр Монгол орныхоо Швейцар болсон ийм үзэсгэлэнтэй сайхан нутагт амьдарч байгаадаа бид нар үнэхэрийн бахархал төрдгөө. Сэтгэл минь өнөөдөр энэ нэвтрүүлэгт орж байгаадаа бас огшж байна. Тэгээд Цаатан ардын дуу Самгалдаа гэдэг дуугаараа ай дууны мэндчлэгийг Хөвсгөл аймгийнхаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ төлөөллийн өмнөөс халуун мэндийг хүргэж та бүхэндээ зориулж дуулъя. Хажуунаас нь хараад үзвэл ханан хэтэй самгалдаа хажуунаас нь
цаасанда хараад гөрдөө хаана хэлээ самагална хажаасанда гөрвөн гişээ хаяа дашта ирлэборе самагалда самагалда самагалда. Үнэхээр өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочид баяртай, бахархалтай энэ сайхан цэнгэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчдийг жаргаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мэдээж хэрэг одоо бид бүхний Монгол төмний маань онгон дагшин байглаас тэр дундаа Хөвсгөл аймгийн маань швейцар болсон энэ улсаас цаатаа ардын ийм сайхан догдуулж байгаад үнэхээр одоо бид бүхэн жарган баясан одоо үзлээ. Өнөөдрийн нэвтрүүлэгт өргөдөж ирсэн эрхэм үзэгчид тэр дундаа нэвтрүүлгийн маань зочид хөвсгөлчүүдийн маань тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн маань тол шигтгэ гэж бас ойлгож олно. Өнөөдөр бас сар шинийн баярыг тэмдэглэж байгаа эрхэм үзэгчд маань бизнес эмэгтэйчүүд маань ирж амжаагүй ч гэсэн та энэ сайхан 5 эрднэрээ дамжуулж олон сайхан одоо үгийг, олон сайхан урмын сэтгэлийг, олон сайхан аядууны мэдлэгийг бас хүргэж энэ сайхан өдрийг жаргаж аваад үнэхээр талархаж байна. Мэдээж нэвтрүүлгээрээ бид үргэлж хэн нэгэндээ урмын сайхан үгийг хэлдэг. Баярлалаа, хайртай хандаа, ижидээ, өр хүүхдтэй хамт олондоо өрөөлж хэлдэггүй ч гэсэн дандаа сэтгэл зүрхэнд баяраар дүүрч явдаг. Тэгээд та бүхэн маань хүн чанар гэж хоёрхан үгийг өөрөө өөрсдийнхаараа тайлбарлаж энэ сайхан баярын өдрийг бас цэнгүүлж өгнө гэж бас хүсэж байна. Хүний сайхан мөн чанар гэдгийг би цөөхөн үгээр тодорхойлоод хэлэхэд бол хүн бол ээжээс гарал үүсэлтэй, эхээс үүсэлтэй. Тэгээ ээжээс гарсан үрсэд нь бүгдээрээ хайр инхрийлэр хайраа дүүрэн байх болтугай. Тэгвэл энэ амьдралын мөн чанар юм аа. Би хайр л гэж хэлмээр байна. За бид нар маань өнөөдөр ярьж байгаа нэвтрүүлгийн гол сэдэв бол хүн чанар. Хүн чанар гэдэг бол ерөөсөө л хүмүүжил, аав ээжээс авсан чин сэтгэлээсээ одоо хүнд туслах, одоо чин сэтгэлээсээ хийж байгаа үйлдэл. Ерөөсөө би бол өөрийгөө тэгж боддیں۔ Би бол одоо тоогооч мэрэгчлэр 21 жил ажилласан. Ерөөсөө энд бол ерөөсөө хоол хийж хоол үйлдвэрлэж хүнд хүргэнэ гэдэг бол ерөөсөө л хүний мөн чанар, хүний хүн чанар гэж боддог. Хүн чанарынхаа үүднээс л би өнөөдөр хоол үйлдвэрлэж 21 жил болсон. Энэ хоол үйлдвэрлэж 21 жил болохдаа би бол хүнд амттай, чанартай одоо тэр хүнд илчлэг чанартай тийм сайхан хоолыг үйлдвэрлэж хүнийг одоо гомдоохгүй хүнд чин сэтгэлээсээ хандсан тийм сайхан сэтгэлийг л би хийж байгаа та энийг би өөрийнхөө хүн чанар гэж боддог. Энэ л бол миний одоо аав ээжээс минь өвлж авсан одоо чин сэтгэлээсээ хийж байгаа үйлдэл гэж боддог. За өнөөдрийн телевизээс бидэнд хүн чанарын тухай тийм ээ ийм гоё ойлголтыг нэгэн хэсэгч гэсэн таниулан мэдүүлж агаад үнэхээр бахархаж байна. Хүн чанараа алддаг. Хүн чанараа мэдэрдэг үеийг л мэддэг байх хэрэгтэй. Хүн чанарт юу багтдаг вэ гэвэл амьдралд ерөөсө болж болохгүй байгаа юмнуудыг бол хоош нь тавьчаад болж байгаа амьдралд жаргалтай, нэгүүлсэн, инэрэнгүү, ад жаргалтай, сайхан үеүүдийг л би хүн чанарт мань багтаж байна даа л гэж боддгийг. Хүн чанар бол үнэхээр гайхамшиг. Хүний чанарыг хүн 100% гэд бодох юм бол хүн өнөөдөр 80% чанар гаргаж яхан бол гундуухан явна да тий. Тэгэхээр бид нэр одоо 100% чанараа гаргаж ижил өнөөдөр хүн чанарыг эрхэмлэнэ. Хүн чанарыг бид нар амьдралдаа, ажилдаа, гэр бүлдээ, үр хүүхдүүдтэй, ааваа ээжидээ, найз нөхдөд бүгдд нь хүргэж хүртээж явах юм бол амьдралын минь мөн чанар энд л оршино. Хүн чанаргүй явах юм бол өнөөдөр бидний амьдралын тэр одоо нэгэн хэсэг бол бүрдэхгүй.
муу мухай гарал дуустдаг. Тийм учраас хүн чанартай байгаасай гэж Монголынхаа ард түмнийг бизнес эрхлэгч энэ сайхан эмэгтэйчүүдээ мөрөнчүүдтэй уриалмаар байна. Хүн чанар үнэхээр мундаг оршихуй шүү. Үнэхээр өндөрлөг Тэнгэрлэг оршихуй юм аа. Та бүхэндээ энэ сар шиндээ хүн чанарыг илгээе. Хүн чанар гэдэг бол аав ээжээс минь өвлөж ирсэн нинжин сэтгэл юм да. За хүн чанар гэдгийг би бол мэрэгчлэгээ холбож тайлбарлая. Манай ээж маань үсчний мэрэгчлээ, би ээжийн мэрэгчлийг өвлж авч удам дамжиж явж байгаа. Тэгээ миний ээж захихта үе үеэр олон удмаараа хүн олон түмэнд гоо сайхныг мэдрүүлснээрээ өөрөө бас тэрүүгээрээ бусдаас бас хүн чанарыг өгч яана гэж ойлгож яваарай гэж захижсэн. Ийм болохоор одоо манай салбарт ажиллаж байгаа өсчин гоо сайхан олон төлөөллөг энэ сайхан шавнараа өсчин гоо сайханштай эдгээр маань бүгдээрээ өглөө ажилдаа хүнд үйлчлэхдээ өөрчлөж байгаа үйлчлэгч бүхнийг аава, ээж, дүүгээ, хүүхдээ гэж бодож сэтгэл гаргаж тэднэртэй хангалуун сайхан үйлчлэгээ үзүүлэхийг би хүн чанараа гэж ойлгодог. Энэгээрээ манай одоо бизнес эрхэлж байгаа бүх сайхан эмэгтэйчүүд, ээжүүд, тэрний ард байгаа хань ижил, өөр хүүхдүүд, аав ээж нарт нь бас талархал илэрхийлье. Хүн чанарыг би ингэж л ойлгодог доо. Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоог энэ цагт түүчээлэн ажиллаж явах энэ ажилсан бүсгүйг Баасан гомбын төгс жаргал гэдэг. Хөвсгөл аймагтаа суур боловсролоо эзэмшиж 2006 онд газарчин дээд сургуулийг зочид буудлын маркетингийн менежерээр 2009 онд улсын боловсролын их сургуулийг тус дүүргэсэн тэрээр аав ээжээсээ ажилсаг, хөлмөрж, бусадтай эвтэй найртай байх гэд байж болох бүхий л сайхан чанаруудыг өвлөж авчээ. 2011 онд Best Idea гадаад хэлний сургалтын төвөө нээж ажилуулж, гадаад мэргэжилтэн багш нарыг өөрийн орон нутгатаа урьж авчирч, олон улсын нэр нөлөө бүхий байгууллагуудтай хамтран ажилладаг байна. 2016 оноос Mountain View хэмээх өөрийн клубыг нээн ажиллаж байна. Түүний сургалтын төвд сард 35-аас 45 хүүхэд суралцаж төгсдөг юм байна. Бизнес бүсгүйчүүдийн эмх цэгцтэй байдал, байгууллага хамт олноо манлайлан удирдах яваа байдал зэргээс олон бүсгүйчүүд үлгэр дуурайл авч амьдрал ахуйгаа дээшлүүлж байгааг энэ удаагийн нэвтрүүлгээр дамжуулан үзэгч та бүхэндээ хүрэхийг бид зорьсон юм а. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны бүсгүйчүүд жил бүрийн 3 дугаар сарын 8-нд шилдэг бизнесмэнүүдийн ээжүүдийг алдаршуулах мянган ээжийн баяр, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтэн жилийн ажлыг дүгнэж шагнаж урамшуулдаг топ эмэгтэйчүүд шалгаруулах арга хэмжээ, жил бүрийн нэгдсэн хуралдаан уулзалт өдрөлгийг явуулж, гишүүдийг гадаад дотоодын сургалтанд хамруулж, бизнесээ таниулах ном сэтгүүлийг гаргаж, телевизийн уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, гишүүдэд хэлний болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж, гадаад түншүүдтэй болоход нь тусалж дэмждэг гэх зэрэг олон ажлуудыг хийж байна. Мөн холбооныхоо түүхт 30 жилийн ойг өгсөн олон ажлуудыг санаачилж, эхнээсээ хэрэгжүүлж эхлээд байгаа таатай мэдээлэлж бидэнд байна. Бизнесийн хөгжилд манлайлан түүчилж, шилдэгэн байж чадаж байгаа хоймор нутгийн ажилсаг бүсгүйчүүдтэй амжилтыг хүсье. За маш их баярлалаа. Хүн чанар гэж хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадах агуу их хайр, инэрл нэгүслэл хамгийн гол нь бие биедээ урмын сайхан үгийг хэлэхэд оршдгоо. Та нар маань хүн чанарын илэрхийлэл болсон хөвсгөлчүүдийн тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болж эрхэм энэ сайхан хүн чанар нэвтрүүлэгт урагдаж оролцсонд гүнээ талархаж байгаагаа нийт 1-р сая телевизийн хамт олонны өмнөөс нийт үзэгчдийнхээ өмнөөс бас та бүхэнд хэлхэн зүйтэй хаа гэж бодож байна.
Цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчд маань өнөөдөр Хөвсгөл аймаг тэр дундаа хямралаг хоймор нутгийн үзэсгэлэнт бүсгүүчүүдийн нэгэн сайхан хийж хэрэгжүүлж буй ажлууд, энэ сайхан одоо урмын сайхан үг, уянгат сайхан дуугаараас ишгэлсэн гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Ад жаргалыг бид хүний сайхнаар төсөөлдөг болохоор, алтан нар бидэнд авиадлахын гэрлээ хайрладаг болохоор амьд явахыг бид бусдаа туслахын нэр гэж бодном, ад жаргалыг бид бусдыгаа хайрлахын нэр гэж боддгоо. Өнөөдрийн энэхүү сайхан нэвтрүүлгийн хүндтэй зочид бидний урилгыг хүлээн авч энэ сайхан нэвтрүүлгийг одоо зохион байгуулах нэвтрүүлгийг эрхэм үзэгчдэд хүргэх боломжийг хангасан Монголын бизнес эрхлэгчдийн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Наран Туяада болон энэ сайхан 5 эрдэнэ олсон үзэсгэлэнт бүсгүүчүүдийнхаа ард байгаа мянган эмэгтэйчүүдийнхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаас илэрхийлье. Та бүхэн маань энэхүү одоо аймгийнхаа сар болсон бүсгүүчүүдийг төлөөлж охид бүсгүүчүүдийн төлөөлөл, ижийн нарын төлөөлөл, салбарын хүмүүс өнөөдөр хүрэлцэн ирсэн манай одоо Мегмарсран дөө маань ихэд өсчин гоо сайханчдынхаа төлөөлөл энэ Хөвсгөлийнхаа бүхий л одоо мөрөн хотынхаа бүсгүүчүүдийг, залуучуудыг Ахмад буурлуудаа хүүхэдүүдээ одоо гэгэн сайхан байлгахад үргэлж гоо төгс байлгахад нь өглөөний нар мантахаас өчийн бүрий болтол ажилдаг эрхэм гоо сайханчдын төлөөлөл олж ирлээ. За манай дудаараа ихчийн маань ховд гэвэл хөсгөлчүүдийн маань ард иргэдийн төлөөлөл, одоо ижийн нарын төлөөлөл, нэмэн компанийнхаа төлөөлөл ийм сайхан одоо ихч манаас хүрэлцэн ирлээ. Манай эргэсдмаа ихч маань бол аялгууд сайхан дуугаараа манай хөсгөлчүүдийн цоглог ээжүүдийн, эхчүүдийн, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн, тэр дундаа худалдааны байгууллагын ийм сайхан төлөөлөл олж цэнхэр дэлгэцээрээ та бүхэндээ мэдчиллээ. Манай бочлоо ихчээ маань ховд гэвэл өнөөдөр бас нэвтрүүлгийнхаа хойморт залхад хамгийн ихний зочин яг л нөгөө цагаа барьдаг ийм сайхан социализмын үеийн хүмүүжилтэй, дээрэс нь үзэгсэлэнтэй маш ухаалаг энэ сайхан ихчтэйгээ цэнхэр дэлгэцээрээ бас та бүхнийгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Мэдээж бас залуу охид бүсгүүчүүдийн төлөөлөл хантайгаа бизнес эрхэлдэг. Тэр дундаа одоо автын чиглэлээр авт засварын, авт одоо үйлчлэгээний одоо хуваарь одоо бизнес эрхэлдэг ийм сайхан үзэгсэлэнтэй бүсгүүчүүдийн төлөөлөл ийм сайхан дүү манаас ирж манай нэвтрүүлгийг чимж агаад маш их баярлалаа. Та нар маань хүн чанар нэвтрүүлгийг энэ сайхан өдрийн баярын дугаарыг жаргаж өгнө гэж бас та бүхнээсээ хүсэж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүх эмэгтэйчүүд, бизнес эрхлэг эмэгтэйчүүдээ сар шинэний баярын мэнд хүргэж сар шиндээ сайхан шинлээрэ гэж хэлье. Тэгээд миний ханыг баяр сайхан гэдэг. Манай хань маань ам бүл аруулаа байдаг. Хамгийн том ихч Эрдэмэ ихч маань худалдааны байгууллага 40 гаруй жил ажилласан. Бид нарыг удирдах явдаг мундаг сайхан ихч байдаг. Тэр ихч маань бас худалдааны 100 жилийн баярын мэнд хүргэе. Хамт ажиллаж байгаа энэ улсууд нь ч гэсэн баярын бас мэнд хүргэе. Тэгээ ханаараа би бахархаж явдаг. Миний хань маань бол миний төшиг тулгуур, миний ард талын миний баган байгаа юм. Хань минь сайн байгаа болохоор би нийгэмдээ болон ард түмэнтэй одоо Хөвсгөл аймгийнхаа өөрийнхөө мэргэжил ажлыг бол тав тухтай сайхан хийж явдаг. Тэгээ шав нараараа болон мэргэжил нэгнүүтүүдтэй бас бахархаж явдаг. Тэгээд энэ сайхан мөн чанар гэдэг нэвтрүүлэг явуулж байгаа таньда бас их баярлалаа. Бас бизнес эрхлэгч нараа ихч дэ бас талархаж явдгаа илэрхийлье. Одоо хайр таньда үр хүүхдүүддээ сар шинэ тэмдэглэж байгаа өргөө олон та бүхэндээ тэнгэрээс харж байгаа аав ээжтэй ахан дүүстэй төрөл төстөө Улаанбаатарт байгаа төрөл төстөө та бүхэндээ хайртай шүү гэж мэдчилж байна. За энэ сайхан хүн чанар гэсэн нэвтрүүлэгт оролцсонд өнөөдөр маш их баяртай байна. Энэ сайхан нэвтрүүлэгт оролцсноороо өнөөдөр хайртай хандаа үр хүүхдүүдтэй ах トゥ төрөл төрөстэй сар шинийн сайхан мэндийг хүргэе. Хүн чанар гэдэг бол ерөөсөө ямар ч боловсрал мэдлэгээс илүүтэй хүн чанар хүмүүжил гэдэг бол маш хэрэгтэй зүйл гэдгийг бид бол өнөөдөр эндээс ойлголоо. Ингээд та бүхэн сар шиндээ сайхан шинлээрээ та бүхэндээ сар шинийн сайхан мэнд дэвшүүлье. Өнөөдөр хүн чанар нэвтрүүлэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хүрэлцэн ирж бидний эдэн сайхан энэ олон хүүхнүүдийг уулзуулж олон хүний дуу хоолой болгож өнөөдөр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Хөвсгөл аймагт салбар зөвлөлийн Наран Туяа ихч маань Хөвсгөл аймагт байдаг энэ олон сайхан хүүхнүүдийг уулзуулж, учруулж, бидэнд мэдээлэл өгж, биднийг хөгжүүлж
бидний оюун санаанд ингээд сэрэлтүүдийг өгдөг ийм сайхан ихчийнхаа буйнаар энэ сайхан нэвтрүүлэгт бас хамтран уулзцгаалаа. Энэ бол Бурхны маш их том бэлэг юм тохиол эдгээр уулзах юм боломжууд олдлоо. Тэгээ энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад техникум төгссөн ангийнхан болон дээд сургууль төгссөн ангийнхан, багшийн сургууль төгссөн багшийн сургуулийн багш нар, Монгол орны өнцөг булан бүрт байгаа найз нартаа жаргал зовлонд хамтдаа байдаг ахын дүүстэй болон найз нартаа та бүхэнд миний амьдралын утга учир болсон, миний ноён нуруу туршид тулгуур болсон хандаа үр хүүхдүүдтэй гэгэн сайхан бүхнийг хүсээд та бүхэн минь илгээрээ инх хамглан төрлөөрөө төвшин сайхан байхын үлзээтэй сайхан ёроолыг өргөн дэвшүүлье. За энэ хүн чанар нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Дашрамд үр хүүхэд болон ах дүү, найз нөхөд, төрөл төрөксөд сар шинийн мэнд дэвшүүлье. Худалдаа нийтийн хоолны салбарт ажиллагаас гадна би аялал жуулчлалын салбарт бас хүчээ үзэж байгаа. Би Баян далаа хэмээх амралтын баазыг байгуулад хоёр охин маань үнэхээр мундаг тэнд ажиллаж бас аялал жуулчлалын тулгуур болсон Хөвсгөл аймгийнхээ энэ сайхан хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байдаг. Би үнэхээр талархалтай байдаг. Энэ бол бас миний үргэлжил болсон хүүхдүүдийн минь тийм ээ. Үнэхээр сайхан амьдралынх нь авч явж байгаа ач тус гэмээр ийм сайхан зүйл байдаг. Тэгээд энэ сайхан зүйлийг бүтээж байгаа хоёр сайхан охинд талархахгүй байхын аргагүй гэж бодоод өнөөдөр хоёр сайхан охинд баярлалаа. Тэгээд хоолыг ойртуулж одоо хамт олныг бүрдүүлж байдаг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн одоо зөвлөх болсон наран туяадаа үнэхээр их баярлж явдаг. Бидэрт бол үнэхээр тус болж байдаг. Нэгэн ажлын хэлээ л дээ би. Биднийг одоо ингээд хамт олныг ингээд зохион байгуулад замд гарья гэдэг маш гайхамшигтай нэвтрүүлгийн дааган толгой дээр хийсэн. Тэр нэвтрүүлэгт хүч цоогийн газар өөрийнхөө өгөөмөр сэтгэлээ гаргаж тэр 40-50-ад оролцсон бүх хүмүүсийг хоолыг дааж явсан үе саяхан юм шиг санагдаж байна. Энэ бол үнэхээр бас миний бахархал юм аа. Бид бүхэн хүн тусалж явна гэдэг маань хүн чанар юм шүү дээ. Хүн чанарын хоймор залраад өнөөдөр хүн чанараа яриа сууж байгаа нь бас бахархал юм аа. Энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаадаа маш их баярлж байна. Да Монголынхаа ард түмэн бизнес эрхлэх эмэгтэйчүүд та бүхэн минь сар шинтэй сайхан шинлээрээ юу сансан 9 цагаан хүсэл чинь үргэлжид мөнгөд биелж явах болтугай гэж ерөөдөө. За тэр өрөө батар. За үзий буянтай Ерөөл Баторшгэ өөрт буй чадах зүйлээрээ бусдад туслана гэдэг бол Монгол хүний цуснд нь шингэсэн хүн чанар байдаг. Хүн чанар нэвтрүүлгийн хоймор нутгийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос тэр дундаа бизнес эрхлэгчдийн Хөвсгөл аймаг дахь зөвлөлийн энэ сайхан 5 эрдэнэ олсон салбарын бүсгүүчүүдтэй нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөж байгаадаа туйлын таатай байна. Та бүхний минь ажил үйлс үргэлж өөдрөг бүтэмжтэй байх болтугай гэж энэ сайхан нэвтрүүлгээ бас жаргаая. Хүн чанар нэвтрүүлэг энд хүрээж жаргаж байна. Эргэн устдаа түр баяртай үзэгчтэй хүүхний хайрлын хүн чанараа өнгөлөн зөөлгөө. Зүрхшгүй сайхан сэтгэлийн хүн хүнээ хайрлаж амьдрий. Хүн чанараа дэвж яваа. Хүн хүнээ хайрлаж амьдрий. Хүн чанараа дэвж яваа. Зүрхшгүй сайхан сэтгэлийн хүн хүнээ хайрлаж амьдрий.